Одоо ингээл тоглолт моголтууд дээр та ингээд фактлжсэн үү? Оо фактлэн шүү дээ. Хөнгөн зодноо заяа. Тэ ах вэ бас тамирчны зэрэгтэй. Алтны ээжүүд гуй шарлан гэдэг чинь манай нөхөрчөө өөрөө нэг тамирчин хүн тэгэл шаралдаг л юм байна. Зэрэг 1 2 3 За сайн нөхчээ. Манай storyline. За өнөөдөр бичлэгтээ явж байна. Өглөөний мэд. За өглөөний мэд. Сайхан амарлаа. Та сайхан амарсан уу? За хоёулаа яа замдаа өглөөнийхэн цаг өгч. Нөгөө өмнөх өдрүүд дандаа нэг хүчтэй тасаллуу тэгээд бэлтгэлүүд хийсэн болохоор өнөөдөр жоохон нэг арай чийлэрх маягтай. Бас жоохон дулаарч байгаа юм чинь гэж одоо дуулаарэ гэж бодлоо. Тэгээ бид ч өөрсдөө айгүйх нэг ачаалтайгаа тэгээд ер нь жоохон өөрсдөө амрааж тарих мархиндаа нэг жоохон салхи агаар оруулахгүй бол бас нэг жоохон ядрах марктай болж байна. Тэгээд хоёулаа өнөөдөр бас нөгөө найруулагчтай уулзаж нөгөө найруулгын талаар тоглолтынхаа тийм тоглолтынхаа талаар ярих нэлээд юмнууд байгаа. Тэрийг ярих хэрэгтэй. За тэгээд тэрнээсээ өмнө болохоор хоёулаа хоолойныхаа бэлтгэлдээ орчоод тэгээ найруулагчтай уулзна. Тэгээд тэрнийхээ дараа болохоор гоо сайхан дээр танд цаг авсан байгаа. Оо за. Тэгээ хэдүүлээ гоо сайханд орчоод тэгээл өнөөдрийн төлөвлөгөө бол дуусчих. Айгуу цаа. Одоо ер нь жоохон гоо сайхан махан руугаа дөхөхгүй бол тий. Одоо ер нь тоглолт өгч шít. Тэгээд бид ч бас нэг актер гоо сайхан энтер гэхгүй нөгөө нэг одоо яг хувийн бэлтгэл одоо нөгөө нэг хоолойны бэлтгэл тоглолтын бэлтгэл гэдэг бас нөгөө гадаад гоо сайхандаа бас жоохон хоошин гэж тавиад байгаа. Тийм учраас одоо гоё хэдүүлээ гоё бас гоо сайханд орно. Над ч бол их гоё сонсогдчих ш. Би тэгээ нэг зүйлийг боддог байхгүй юу? Одоо ингээд байгаль их чинь өөрөө яг эмхтэй хүн байхгүй юу? Тэгээд манай бүсгүүчүүд эмхтэй хүмүүс бас гоё байгаль ихээсээ энерги авч байгаасай. Тэгэл хэрэгтэй эрэггүй янз бүрийн хүмүүс тэгэл амьдралаа тоочоол одоо болоогүй хүмүүст ингээл хамаг зовлон жаргалаа уудалж яхаар ер нь бол гоё байгаль дээрээ гараад гоё уулан дээрээ гараад тэ гоё бас моттой газар бол эмхтэй хүнд маш гоё энерги одоо ингэж нийлж идэг зүйл байхгүй. Тэгээд манай эмхтэйчүүд бас гоё ямар нэгэн байдлаар стрессээ тайлахыг хүсч ивэл уулан дээр гараарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд одоо ийшээ явбал бүр гоё. Хэдүүлээ бас ийшээ бас явна. Манай дүү ачиж юу? Би ганцаараа үлдчихсэн үү? Наашрээ. Нөгөө таны төлөвлөгөөг гаргаж суулна богдол гард юм уу гэж бодож байна. Та нөгөө баян зүрх гэхээр нэрээ бас гарч үзээгүй юм чинь бас өөрийгөө ямар газар үйдгийг ингээд тий. Орилооч. Орилох юм уу? Зэрэг 1 2 3 Артистууд тоглолтын дээр 100% перформанс гаргах шаардлагатай. Тэнж болохоор яг нэг тоглолт зохион байгуулж байгаа яг манай компани зүгээс яг ингээд зөвхөн ингээд өөрсдөндөө анхаарах тэр цаг хугацааг нь гаргаад бусад бүх зүйлийг нь ингээд зохион байгуулж одоо скежюл цагийн хуваарийг нь гаргадаг. Тэгээ яг өнөөдрийн ингээд скежюл дээр яг ямагш нь ууланд гарах дуртай гэсэн болохоор ууланд гарах юм нэг цаг хуваар гаргаж ирээд тэгсэн бас далмаар нь өөрийнхөө сэтгэл санаа ингээд дээрдүүлээд гоё ингээд алсын бараа ширтэх бас юм гоё байна. Ихчтэй бас ууланд гарахгүй юм уу? За баярлалаа хичээ. Хайч ч. Тагуулчих шүү дээ. Бууцсан юм байна. Бууцсан биш шүү дээ. Тэр одоо уулуу гарцсан тэгээд бэлтгэл рүүгээ явж байна. Одоо бэлтгэл дээр чамайг чангалнаа гэдэг. Одоо их чин чамтай спарринг гинэ. Чи намайг энэ дараах хүн гэж бодож байна. Үгүй яа. Би тийм юм жоох уйтгартай юм айгуу дургу. Одоо юу гэдэг юм би бас яг ингээд нэг юу фитнесээр жимээр хичээлдэг л дээ. Гэтэ бас тэрийг буруу гэж байгаа юм биш л дээ. Хүүхний нөгөө сонирхол гэж юм байгаа шүү дээ. Одоо нөгөө зам чанартай, тулгуурлаад тэ яг юунд сонирхолтой байдгийг. Миний хувьд хэм бол нэг жоохон тийм аттрактивны тийм нэг жоох юм. Сонирхолтой тий ингээд жоохон тийм өдөр бол адилхан байдгүй юу? Тий өдөр болгон адилхан байдгүй. Адреналин ялгардаг. Хүний одоо юм гоё яг өөрийнхөө дотоод одоо зан чанартай ингэж гоё тулалдаж нүүр тулж чаддаг тийм спортыг би бол төлхөө дуртай мэлээ. Гэтэ би бол тийм тамирчин бол биш шүү. Тэгээд Гэхдээ ах вэ бас тамирчны зэрэгтэй. Алтны ээжүүд гуй шарлан гэдэг чинь манай нөхөрчөө өөрөө нэг тамирчин хүн тэгэл шаралдаг л юм байна.
Тэгэхэд манай эд дундаа явж байна. Тэгээд одоо нэг спаррингийн цаг. Ерөнхийдөө хоорондоо одоо ингэж хөнгөн тоглохыг спарринг гэж нэрлэдэг. Манай нөхөр бас тамирчин гэж та бүхэн бас мэдсэн баг. Тэгээд нөхөртөө бас хөнгөн спарринг явна. Би бол намаагаа зөхгүй, би бол зөх юм байгаа баг. За, хөнгөн зодноо заяа. Манай аги чи одоо нэг юм заавал тоглохноос сурчдаг хүн шүү дээ. Ер нь авьяасдаг. Нэг одоо тамирчин шиг л тамирчин уу, дуучин уу? Багшаа одоо ерөөсөө тэнцээнд оруулах гэдэг үзээд. Болон санаа нь тэнцээнд оруулах гэдэг байна. Тэгээ одоо ер нь Монголын бас 3 мундаг дуучин дуулж байгаа шүү дээ. Тэнд чи одоо бүгдээр очиж үзээд бүгдээр ингээд сайхан очиж үзэж нэг өдрийн чигс аж аргалтай сайхан өнгөрөөцгөөрөө залуусаа. Одоо ингээл тоглолт дээр та ингээд фактлжсэн үү? Гоо фактлж шүү дээ. Нэг цас орсон шүү дээ. 100. Тэгсэн чинь яг үгүй цас орохоос өмнө би тэгээд хэлсэн байхгүй юу? За. Бүр амар сонио. Ингээд нэг хүний төрсөдөр дээр очиж дуусан байхгүй юу? За ингээд та бүхэнд шинэ оны баярын мэндийг хэлсэн чи бүр үздэг. Тэр гэл энэ. Юу шинэ он бэ мэ гэж бүр. Би бүр гайхаад яагаад гэж вэ гэдгсэн чинь яг орой шөнөн ингээд цас орчих тавьсан. Би яг ингээд зүгнжсэн байхгүй юу? Би мэдчихсэн байхгүй юу? Одоо ингээл тоглолтын төвшөнд ингээл зохион байгуулж байгаа багийнхан ингээл тэгэл тодорхой хэмжээний артистуудаа кэрлдэн штэ. Манайх юугаар онцлог вэ? Оо тэгэл айгүй би бүр ийм газар харсангүй. Харсангүй гэж ш. Үтсэнгүй мэдэрсэнгүй. Үнэхээр гоё юм. Тэгээ би одоо ер нь цаашдаа бас телевизийн хүмүүжин сторилайныхаа бас залуучуудтай хамтарч ажиллана гэж бодож байгаа. Одоо артист одоо нэг гадны одоо дуучид те одоо манайх чи ер нь ингээл барууныг айгүй хардаг штэ те. Ингээл барууны дуучид одоо одууд бол бүр амар гоё идэг штэ. Ингээл ерөөсөө маш гоё юм тайван тэгэл бүх зүйлийг ингээл одоо арын баг нь ингээл аваад явж яадаг те. Ингээ ерөөсөө ямар ч түүрдэх, сандрах одоо ингээл стресстэй тийм байхгүй. Манай бүр баг яг тийм бүр үнэхээр гоё. Тэгээд ерөөсөө яг артистуудыгаа ингээд 3 эмэгтэй дуушнаа бол үнэхээр хайрлаж чаддаг те. Юу болохгүй байна, юу болж гин, яаж нээж гин, за юу хэрэгтэй байна те. Одоо яг үний хэлэхэд бидний одоо ингээд одоо зарим нэг дутуу байгаа дууны панограммыг хүртэл ингээд шинээр хийж өгж байгаа жишээ те. За тэгээд сая бол одоо бид 3 гуруулаа нэг одоо клиптэй болох зорилготой байгаа штэ. Тэгээд чи ингээд манай тоглолтын залуучууд гээд бид бүхэнд айгуу гоё ингээд шинэ нэг ингээд өөрийн гэсэн шинэ уран бүтээл ингээд гаргаж өгч юм. Тэгээ эн чинь бол маш том зүйл шүү. Гих мэдчлэн. За тэгэл ерөөсөө одоо бидний одоо энэ сошиал одоо хандлт те энэ болгоны чинь ингээд бүр ингээд одоо хандлтыг нь өсгөх бүхэл одоо энэ артлын маркетингийг бүгдийг нь хийж байна. Эн чинь бол одоо бас маш том зүйл. Гэтэ хоёлаа бас тэр чиний амт хөгжмөө явахгүй гэдэг удаж бас сонсохтой байгаа. Тэрнээс бас ганц нэг явахгүй хитрхи олон багтах шиг л. Хитрхи олон панограм тий. Тий. Чиний 10 дөрөв стэйш. 7 панограм. Тий. Хич дотох болчих. Тийм байна. Би болохоор бас бодож байна. Monday morning бас ер нь амьдрал явуул зүгээр ах гэж бодчих. Тэр бол нэг панограм хийлгсэн л тий. Тэдний чинь зам байвал бас нэг тэгж яахгүй шүү дээ. Бүр амьд бол бүр л гоё шүү дээ. Хинхэн хамт явчихж байгаа учраас. Тэд нар чинь дандаа сүүлийн үед хийсэн бах тий. Тэд нар чи үгүй бүр хамгийн анхны цавганд орж ирсэн. Хүмүүсийн хүрээг байхгүй юу? Тэгтээ олдохгүй гэсэн үг. Үгүй би бүр сая шинжлүүлээд Тэмүүжингэр хэлүүлсэн байхгүй. Түүл тэднийг аваад ирсэн. Бүр 3 дууны панограм хэлүүлсэн шүү. Аль нь ам дээр явал зүгээр байна. Тийм бүр үнэхээр шаардлагагүй тий. Болохгүй юм байна уу тий. Тийм тэрэн дээр одоо өстө яалтчихвал. Тийм тэрийг нь харж байгаа. Гоё. Одоо тэгээд тайзан дээр нөгөө нэг монитор чивчний чаддгүй. Чадна. Юу бол айгүй өгцөн билээ шүү дээ. Тэр том пайз майзан дээр чинь бүр юм дүнгнээл баг хоцроод байна уу яагаад байна гэмээр юу зүчгэрч айгүй амраа юм шиг. Бүр яа гоё наана гэж сонсогдов. Надад бол зүч чаддгүй шүү дээ. Тийм үү. Аваад идэх. Надад бол айгүй таалагдсан. Манай тоглолтыг одоо үзхийг хүсэж байгаа залуучууд маань одоо хурдан билет аваарай. Одоо манай билет ч ер нь дуусах шатанд явж штэ тэ. Одоо суудл бол дууссан. Одоо ер нь фэн зон тасалбар бол цөөхөн үлдсэн байна. Тэгээд одоо тоглолт тусам л ер нь л одоо бүр хурцтай дуусах байх. Тийм болохоор одоо үзье гэсэн хүмүүс бол айгүй их байгаа даа байхгүй ингээд. Тэгээ хүүе яна тоглолт одоо болж байгаа юм уу? Одоо ч сонсож байгаа хүмүүс юм. Тийм учраас одоо яарахгүй бол билет бол ер нь дуусчихсандаа тэр яраарай маа. Тоглолт маань төгссөн учраас бид бүхэн бас одоо арьсандаа
иймэрхүү одоо кэрлэлт авах шаардлагатай. Тэгээд маш гоё газар хурж ирсэн байна. Тэгээд ер нь халдартай байна. Тэгээд хүмүүс ч их хурж ирдэг юм байна. Тэгээд өөрийн гэсэн бас гоё үйлчлүүлэгч нартай манай бас багийнхан маань намайг энэ үйлчлэгэнд оруулж байгаа. Би түлэх баяртай. Тэгээд энэ ярс илүү бүр гоё залуухан тэгээ гоё чанга маш гоё гайхамшигтай болон хөөрхөн болох бах. Тэгээд одоо ингээд гоо саханда би орё доо. Баярлалаа та бүхэндээ. За тэгээ хоёлаа ер нь одоо хайфуг айгуу юм өргөн нүртэй, бөөрийнхий, мах ихтэй царайнууд ер нь ихтэй хэлдэг байхгүй. Хоёул ер нь бол жоохон шүгүүр царайтай болохоор арай бага шотор явж болно гэсэн үг. Энэ талтай арай их шот яваад, энэ талтай арай бага шотор явна. Тэгээ одоо миний яг энэ талаар ингээл яг сүдэрлэл яадаг шүү дээ. Тэгэхээр яг мэдэгддэг. Тэгээ яг юунаас болж үүснэгийг сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн би бол зүүн талаараа харж унтдаг. Тэгэхээр бас нөлөөтэй юм болов. Тийм, ер нь бол зүүн талаараа харж унтах эсвэл нэг талаараа илүү их зэжлэх ч юм уу. Тэгэхээр энэ булчин чангаад эсвэл арьс ингээд энэ тал руу унтчихдаг. Ингээд унтахаар энэ болохоор хоёлаа энэ талтай арай их шот яваад энэ талтай арай бага шот явна гэсэн үг. Сая үйлчлэгэндээ ороод гараад ирлээ. Тэгээд маш гоё байна. Тэгээд шууд нөгөө үр дүн нь шууд илэрд юм байна. Шууд ингээд татагдаад ирд юм байна. Тэгээд миний нүүр ингээд айгүй гоё жижигхэн болцсон. Тэгээд ер нь бол яг 21 оноос хойшоо ингээд илүү бүр ингээд үйлчлэг ингээд явагддаг шүү гэж сая манай охин хэллээ. Тэгээд ямар ч өвдөл байдгүй юм байна. Би болохоор өмнө нь болохоор ингээд жоохон өвдөөд ингээд нэхэл амар тийм хэцүү байдаг л гэж ер нь энэ тентхийн нөгөө газруудыг ингээд сонсч ирсэн, үйлчлэгч сонсч ирсэн. Тэгээд сая бол ингээд яг бүр юм арсны юм гүнд ингэж жоохон жирсэл гэж нэг юм мэдрэмж төрд юм байна. Ер нь бол сэтгэл маш өндөр байна. Тэгээд гайхамшигтай. Тэгээд хамгийн сүүлийн үеийн технологиор ингэж гоё юм үйлчлэгээс оруулж ирсэн танай хамт олонд бас баярлалаа. Үнэхээр гоё байна. Хүй. За. За сайн уу. За орой. Дэжгөө солонд орцсон уу? Дэжгөө гоё. За ашиг. Өнөөдрийн бэлтгэлүүд нь хэр болсон дэжгөө? Оо ер нь гоё нөө. Дэжгөө. Стахил яваа. 11-ний өглөө бүтэн програм явуулчихсан. Тийм ээ. Фүлээрээ. Яг нэг жинхэнэ. Тэгвэл болох шүү дээ. Тэгээд оройн шууд тоглох байна гэсэн. Бүгдээс нь 7 цаг гэж шууд болохоор өглөө нь 10 цаг гэж хэлэхэд би зовоод байгаа. Одоо яах вэ? Гэрэл мүллэр зодох юм уу? Яах юм? Автомат болно ш. Автомат жоо. Зодно гэхээс илүү дуу болгон дээр ингээд өөрөө хэлдэг гэсэн үг тийм. Зодно гэхээс илүү ер нь бол гэрлүүд нь бол нэмэлтээр хийдэг гэрлүүд зоож байгаа. Хамгийн гол нь дээр автоматар хөдлөн гэдэг нь бүх хөгжмнүүдийг аваад өмнө бүх юм бичээд тэгвэл манай дундуурх нөгөө жүжиг хэсэг гэдэг чинь бүгдээрээ бас яг энэ зогсно. Тэгжиж тэн дээр бид нар гэрлийн бичсэн байгаа. Тэгвэл жүжиг хэлсэн. Эхэлсэн байгаа явж байгаа гэсэн. Бүх юм бичиж байгаа болохоор алдаж болохгүй. Яг бүгд нэг командаар явах хэрэгтэй. Дундуур зогсоож ирсэн болох. Тэгээ хүмүүс үзэд харахад бол амар мэдрэмжийн шал өөр юм. Баярлалаа. Өдөржингөө болж байгаа тоглолтод нь зориулаад манай ресторанаас оройн зоогийн бэлэг барьж байгаамаа. Тоглолтод нь амжилт хүсье. Хамтрахаа боллоорой. За баярлалаа. Артисттэй яг л энийг л гэдэг хэвчээ. Одоо энэ хоолойны бэлтгэл эхлэнгүү та нар хоол молнор хэл бид нар авчихтаа яшаад өөр төрсний хоол юмнууд нь байгаа л те. Яг тоглолтын өмнө амраачаа газар мазрыг мэдчих юм те. Тэр илүү артист нар ингээд уран бүтээлч хүмүүс яг л ингэж ийж яг л уран бүтээл бүр их юм гоё. Төвшөндөөж ийж те. Ийм нэг зохион байгуулалтыг бид нар ингээд хийгээл ингээд уул нь үзээл байгаа. Үнэхээр гоё зүйлийг бас оруулж ирж шүү нэрээ. Тэгэж яахгүй баярлалаа. Тэгээд бид нар ч гэсэн одоо тэрний одоо анхдагчт нь болоод ингээд тий. Астай бас юм артистууд ингээд болоод явж байгаад болоод бид үеийн бол бас амар сэтгэл хангалуун байгаа байхгүй. Бид гурав тоглолтооч хариуцаад бэлтгэл сургуульд явах юм бол уучлаарай. Үнэхээр бүтэхгүй шүү дээ. Үгүй артистаа л хийгээл дуугаал бэлдээ л да тий. Уран бүтээлч хүмүүс ч өөрөө ингээд дотроос амар гоё юм ааварлаг байж ш тий. Тэгээд тэрийг хин бий болгоод байгаа мэдээж яг арын албанд одоо ажиллаж байгаа одоо энэ манай энэ тоглолтыг зохион байгуулж байгаа залуучууд тий. Ингэж бид бүхэнд ийм гоё боломжийг олгож өгч болохоор бид нар ч одоо ингээд гоё асгаад ингээд бэлдээл тий. Гэтэ та нар айгүй гоё тий. Гурван дуучныхаа тоглолтыг хийж өгч байгаа. Нэг ингээд уран бүтээл гоё бэлгэлж байгаа нь бүр амар хөөрхөн байгаа. Энэ хүнээс гараад идэггүй бас гайхамшигтай сэтгэл шүү. За баярлалаа. Баярлалаа. Хичээж ажиллах болно. Хоёрдугаар захирлаа. Ганцхан удаа Live Music Concert 2026 оны 4-р сарын 11-нд Аса Аренад